Hi guys, шинэхэн бичлэгтэй тавтай морил. Би шинэхэн гэж ярихгүй болов бүр тавтай морил гэх хэвээр болов. Ингээд миний энэ channel дээр хамгийн анхны бичлэг орж байгаа. Тэгээд яг шинээр эхэлж байгаа юм санагдчихээн заяа надад. Би ч өмнө ингээд үздэг багтаад намайг нэг үзэх хүмүүстэй юм таньдаг хүмүүс үздэг юм санагддаг гэсэн баггүй. Тэгээд ерөөсөө нэг юм бишүүрхтгүй байсан гэх юм уу те. Одоо болохоор нэлээх шинэ хүмүүс үзэх бах намайг яг өмнө үзчихсэн хүмүүс ч гэсэн үзэх л ах л та. Гэтэ би ингээ шинэ хүмүүс хүрж байгаа болохоор яг анх эхэлж байгаа юм санагдаж байна. Тэгээд жоохон сандарч мандар барыг хичээд байгаа юм байна ши. Яг ингээ хідүүлээ гоё альбисаар танилцъя заяа. Миний бүтэн нэрийг Нанди Эрдэнэ гэдэг. Тэгээд хүмүүс намайг дуудахдаа Нанда, зарим нь Нанда, тэгээд зарим нь Така гэж дууддаг. Ерөнхийдөө бол найз нөхдүүд үеийн те танил найзууд маань болохоор бүгдээрээ Така гэж дууддаг. За тэгээ жоохон том хүмүүс ч юм уу тий ах эгч нар Нанда гэж дууддаг. За тэгээ гэр бүл зургуулаа байдаг. Би болохоор айлын том доороо 3 дүүтэй. Тэгээд нэг юм YouTube-ийг сонирхолтой, Brojoo их сонирхолтой, Instagram хөтөлдөг. За нэг иймэрхүү сонирхолтой охин байна. Ягаад би ингээд анх эхэлж байгаа санагдаад ийм зарим хүмүүс мэдж байгаа гэдэг байгаа гэхээр би өмнө нь бас яг ийм нэр TikTok хаягтай байсан. Одоо үзэж байгаа хүмүүсийн зарим нь мэдж байгаа хаа, зарим нь намайг шинээр үзэж байгаа ах. Тэгэхээр шинээр үзэж байгаа хүмүүстэй хэлэхэд би өмнө нь бас Нанда доогоор зураас Така гэдэг TikTok хаягтайсан баггүй. Тэгсэн чинь хакерд болоод TikTok алдсан. Яг 24 онд дуусгах жахад хакерд болсон заяа. Гэтэ тэр бүр амар сони юм билээ. За ингээд би хоолойгээ бийдсэн баггүй. Тэгсэн чинь гинт ингээд утсан дээр мэйл дээр notification ирээд ингээд мэйл YouTube чинь мэйл хаягтай холбоотой байдэн шүү дээ. Тэгээд мэйл хаяг чинь пассворд нь солигдлоо. Чи байсан уу? Үгүй бол ингээд репорт хийгэрээ гэх. Тэгээд би газ орол юу вэ гээл би биш гэдэг дээр дарсан баггүй юу. Тэгэл тэгсэн чинь араас нь шууд ингээд баахан notification ирээл утасны дугаартаа солигдлоо. Нөгөө хамгаалтын юу ч унтарлаа, имэйл чинь солигдлоо гэл миний бүх юм солигдсон заяа. Тэгээ одоо ингээд би утасны дугаар ч юм уу, имэйлээрээ ч юм уу, пассвортаа сэргээх боломжгүй болоод тэгэл зүгээр яг 5 минутын дотор миний бүх юмыг авцсан. Тэгэл би just холмолоо ихе бололтүүдээ. За хоолоо хийж байгаараа гिचээд баахан Google руу ороод нөгөө help руу ороод баах юм хайгаад тэр ихэд бол болоогүй. За нэг юм хүүрнэл явлаа. Тэгэхээр одоо гоё шинэ channel эхлүүлэе гэж бодож байна. За тэгээд сая хэлсэнчлэн өнөөдөр 1 сарын 14 он гараад 14 хоногийн дараа би бичлэг хийж гин. Уг нь бол би 1 сарын 1-ндээ хийндэ гэж бодсон чинь 1 сарын 1-нд би зүгээр бүтэн өдөржиг унтсан заяа. Би 1 сарын 1-нд он гаргачаад нэрээ бүр амар тэнэг за энэ жил анх удаа би ингээд он гарч байгаа шампансаг бодуулж утсан. Яагаад вэ гэхээр манай охин дүү бит хоёр хойлох оноо гаргасан. Манай гэрийн бусад дөрөв унтцсан за амар тэнэг ингээд цаг 9 өнгөрч илүү 10 болох гэсэн чинь ингээд ер нь бол манай баг дүүнүүдийн аав ээж ерөнхийдөө эрт унтчихдаг хгүй. Гэтэ 12 гэж бол унтаж чадан заяа. Тэгсэрний амар сонин гинтл яг он солигдох өдөр амар нойрон хүрээд за бүгд өнөөдөр эрт унтцгаая. Ганц өдөр эрт унтлаа гэд яавал гэж дараа жилдээ эрт унтах л байлгүй гэд тэг унтаад өгсөн. Тэгээд манай охин дүүтээр хойлох ноноо гаргасан. Тэгээд бид хоёр ингээд ийм мэл оруулсан ингээд шампансгаа буудуулчаад ширээн дээр орж ус үзм 12 ус үзмээ идэж мэдээд тэгээд нэг хойлохнаа гаргаад тэгээд 3 4 гэж унтсан юм үзэж жагаад тэгээд маргааш өглөө нь баг өдөр сэрээд гэснээр өдөр дахиж унтаа би бүр ингээд өдөржин унтсан заяа. Одоо л яг тухтай боломж гарч ийн. Хэрийн бичлэг маань баг зэрэг уртуулж магадгүй. За тэгэхээр газ эхлэе заяа. Эхлээд энийгээ танилцуулж. Би одоо ингээд vision board-оо харахад бол энэний маань гүйтгэл 23 оныхоос бол надад бага санагдаад байгаа. За эхнээс нь эхлэе. Газ яриавчтай хэдүүлээ. За эхнийх нь болохоор юм подкаст байгаа. За энэ бол бисэн. Би 24 онд подкаст. Гэхдээ хувийн подкаст биш. Би Pink Spot гээд ягаан талб гэх сайн дурын байгууллага удирдан зохион байгуулдаг хгүй юу? Удирдах явдаг. За тэгээд тэр сайн дурын байгууллага маань энэ 24 онд Sophie Brand-тай хамтраад ийм охтын подкаст эхлүүлсэн. За тэгээд ерөнхийдөө ийм подкастын гараа маань тавигдсан гэж бодож байгаа. Цаастаа ч гэсэн тэгж би жоох ишгэлжгүй.
Тэгээд цаашдаа ч гэсэн үргэлжлүүлээд хувьдаа подкаст хийж магадгүй. Гэтэ тэрийг бас би яг баттай ээж мэдэхгүй байна. Тэгсэн энэ маань бол биелсэн. За хоёр дахь нь болохоор юм хөдөө гоё од харна гэж бодсон. Нэг хоногоор л нэг хөдөө гарчаад ирсэн. Тэгэхээр энийг гээд биелсэн гэхэд бол хэцүү. За энэ жил гадаад явуугүй. Тийм тэгэхээр худлаа. За туйлын туяа харна гэсэн харж чадаагүй. Уусаа хөдөө гадаа явахгүй юм чи яаж энэ хотын утаан дотор туйлын туяа харагдах вэ нэ дээрс. За энэ болохоор A гэдэг юм онц сурна гэсэн. За яг хөө би 24 онд бол сургуульд сураагүй, сургалтанд явсан. Японы хэл сурсан. Тэгээд Японы хэл бол би онц сурсан гэдэгт итгэлтэйгаа хэрвээ манай багш үзчихвэл тийм би худлаа яриаггүй сте тий. Онц сурсан мэт тий. Гэхгүй юу? За дараагийнх нь болохоор I'm creating the life of my dreams гинэ. Мөрөөдлийн амьдралыг бүтээж байна гэд. Ер нь бол худлаа биш. Жохон бахта ингээл жоохныхаа өдрийн нөлөөллийг харангуут яг л нэг ийм л юм битсэн байдаг байсан. Тэгэхээр энийг бол биелж байгаа гэж бодож байна. Биесээр байгаа гэж бодож байна. Энэ бол миний биелсэн хамгийн том амжилт гэж бодож байна. За юу энэ эднэр дундаасаа би 24 онд божгоо ижиглэн гэдэг зорилт тавьсан. Тэгээд мэдээж ихэлсэн. Гэхдээ яг өмнө нь хөтэлдэг тий анх хөтэлдэг байсан шигээ хөтэлсэн үү гэвэл үгүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд хүрхэн хөтэлсэн. Би гэхдээ яг постуудын тогтмол оруулж явж чадаагүй. За жишээ нь та тайлд харуулбал 1-р сар маань байна. За ингээд сарын пост хүлээж ивэл тийм байхгүй шүү заяа. Би ингээд амар их сар алгасан. Тэр ерөнхийдөө энэ weekly listүүд надад хамгийн их хэрэгтэйсэн. За тэгээ 2-р сар орж ирж байна. Волонтийн учраас юм хүрхэн тэнтэй хийсэн. За тэгээ 3-р сар чирэтэй аюу хүрхэн. За ингээ эхний хэдэн сар аюу хүрх явсан багаз. Яна. Sorry. За тэгээ 4-р сар байна. Бас минималист vintage гэх юм уу. За тэгээ 5-р сарын амар хүрхэн багаз тий. Та нар мэдээвэл TikTok дээр ингээд flower layer гэдэг юм үсгэн цэцгэн үсгэн тренд яваадсан шүү дээ. Ингээд нэрээ бичингүүт үсэг гарч ирдэг. Тэгээд ийм 5 сар байсан. За тэгээд шууд 8 сар. 8-9 саруудад ажилласан. За 9 сард бол надад божоо их зав ерөөсөө байгаагүй. За тэгээл ерөнхийдөө шууд 25 он руу орсон. Гэтэ би бол эхлүүлсэн. Тэгээд weekly list-ийг явал татмал хийгээ явж сайхан cover page, habit tracker энэ төр хийхгүйсэн ч гэсэн weekly log бол хийгээ явжсан учраас би энийг биелсэн гэж үзэж байна. За камер бол авч чадаагүй. За гэхдээ утсандаа сайжруулалт хийсэн юм гэх юм бол миктэй болсон. Тийштэй би миктэй болсон штеп. Өмнөх микгүй бичлэгнүүдэд үзэж агаад миктэй бичлэгнүүдэд үзэхэд бол хамаагүй өөр санагдчихсан. За дараагийнх нь машинаар зугаална гэжсэн. Би 23 онд жолооч болсон бохгүй юу уг нь. Гэтэ би 24 онд нэг ч удаа машин бариагүй. Тэгэхээр би одоо өөрийгөө жолоот гэж хэлэх үү гэвэл баг үгүй. Мөнгө дутсан. За тэгэхээр би ажил хийгээд бол мөнгөтэй байсан. Бусад үеэр бол за тэгээд энэ бол ер нь бол билээгүй. Эхний 2 сард бол яг ерөнхийдөө бол би 3 сарын сүүлээс хойш хэдэн сар вэ? За ер нь 24 оны ихэнх саруудад long distance байсан. За энэ болохоор билсэн. Тоглолт үзэн гэсэн. Би ерөнхийдөө энэ vision board хийснээс хойш яг ингээд жил болгоныхаа vision board дээр 100 гоё тоглолт үзэн гэж оруулж байгаа. Би өөрөө ийм гадаа live концерт ийм амьд бишээ. Гадаа байдаг концерт чи юу гэдэг вүлээ? Outdoor гэх үү. За гадаа зохион байгуулагддаг. Тэгээд ийм зуны концертанд амар дуртайхгүй юу? Бүр үнэхээр дуртай заяа. Тэгээд энэ жил болохоор би Давид Шагийн чинь зуны 6 илүү triplex илүү. За мэдгүй айл нэг triplex байх гэж бодож байна. За ямар ч байсан Давид Шагийн тоглолтыг үзсэн. Тэгээд би угаасаа Давид Шад амар дуртай. Тэгээд амар гоёсэн. Энэ болохоор ганцаараа аялна гэж оруулсан байна. Энэ бодлол гэхдээ одоо бараг л ингэж бодохоор бэлчэнэ. Би жоохон ганцаараа аялахаас айсан. Наад чиг имчтгэн мэтээ тий эмхтэн хүн ганцаараа өөрөөсөө аялна гэдэг жоохон эрсдэлтэй санагдсан. За энэ болохоор accepted гэсэн
сургуультай орно гэсэн байна. Хэлний бэлтгэлтэй бол тэнцэн. Тэгэхээр maybe 50% бэлсэн гэж бодож байна. За, YouTube-ийн monetization энэ бол билээгүй. Гэхдээ би биелүүлэх гэж маш их оролцсон. Тэгээд эцэст нь YouTube алдчихсан. Гэхдээ 25 онд бол бат 24 он эхэлж байхад хөгжим сурна гэсэн зорилготой байсан байхгүй. Шинэ хөгжим сурна гэсэн. Би яг тухайд юу бодож ирсэн нөө сайн мэдгүй юм. Үнэхээр л их юм дүрлцсэн их уран зоригтой байсан бах. Одоо бол би хөгжим сурна гэж бол бодохгүй байна. Гэтэ дараа жил бас бодож байхыг юм мэдгүй. За, жим бол худлаа угаасаа би жим яваагүй. За, хамгийн сүүлийн болохоор юм шинэ юм хийж сурах гэсэн байна. За, энэ дээр болохоор зурган дээр нь юм капкейк хийж байгаа хүн байгаа. За, би болохоор кофе сурсан. За, сурсан гэж 2 сар баристагаар ажилласан. Ерөнхийдөө бол суур мэдлэгээ авсан. Гэтэ яг үнэхээр гоё гоё кофе хийдэг гэж бол яг үндэ хэлж чадахгүй. Маш удаа ажилласан, лаг кофе идэх хүмүүс байгаа. Тэгэхээр ерөнхийдөө суур мэдлэгээ сурсан. За, тэгэхээр 24 онд өөр сурсан зүйлс гэх юм бол за, хамгийн түрүүнд ганцаараа байж сурсан. Би бол 24 оны миний хамгийн том сурсан зүйл гэх юм бол ганцаараа сурсан гэж бодож байна. Яагаад вэ гэхээр манай хийх найзууд яг 8 сараас хойш би бүр яг жинхнээсээ бараг л ганцаар байсан заяа. Манай яг нэг л найз Монголд байсан. Бус нь бүгдээрээ сургуулиуд руугаа явцсан. Би тэг ганцаараа байсан учраас бүхэл юмд ганцаараа байжсэн заяа. Тэгээд яг хөө тэрнээс өмнө ч гэсэн ихэнх зүйлс ганцаараа байдаг гэсэн. Би ер нь бол 24 онд за гадуур хоолтынхоо 85% нь ганцаараа идсэн. Анх ганцаараа хоол идэх гэхээр амар эвгүй санагддагсан байхгүй юу? Одоо ер нь бол хүмүүс ч хөвчлэн ингээл хоолны газруудад өөндөө байдгийг санагддаг байсан байхгүй юу? Тэгээл би ганцаараа суугаад юмгот хүмүүсийн над руу хараад байгаа юм шиг яна тэр ганцаараа суугаа юм чинь гэж ярих юм шиг надад бодогддог байсан заяа. Гэтэ юу гэж тийж бодох юм бэ? Та нар ингээд найзуудаараа суугаад хоол идчихснаа ганцаараа сууж байгаа өнөрөө хараад ингээд гайхт майхт ярьдгүй өстэй. Яг тэрэн шиг тэр бол үнэхээр амар миний боддог гэсэн амар тэнэг бодол байсан. За, нэг тиймэрхүү байна. За, дараагийн сурсан зүйл гэх юм бол нэлээд хариуцлагатай байсан гэх юм уу? 24 онд нэлээд их юм одоо газрууд руу холбогдож ярьсан, юм зохицуулсан, тиймэрхүү ажлаас нэлээд хийсэн. Тэгэхээр одоо уцаар ярьж сурсан, хүнтэй уцаар ярьж сурсан, ажил зохицуулж сурсан, хариуцлагатай сурсан гэж бас бодож байгаа. Бас баг зэрэг адуултууд нэг том үний амьдрал руу ороод байна шүү дээ. За, тэгээд нэрээ бас маникюр хийж сурсан. Би сая 12 дугаар сарын онлайнаар сургалтанд суугаад тэгээд өөрөө хумс хийж сурсан. Энийг бас айгуу том зүйл гэж бодож байгаа. За, баристагаар ажиллаад кофе хийж сурсан байна. Япон хэл сурсан шүү дээ. Би 2024 онд Япон хэл сурсан. Би одоо энэ 4 төвшнөө дуусгах байгаа. За, ерөнхийдөө яг томоор нь гэх юм бол нэг иймэрхүү юм сурсан байна. Тэгэл дундуур нь жижиг сажиг юмудаа сурсан баг. Яг одоо болохоор 25 оны зорилго руугаа орё заяа. За, би 25 оныг болохоор энэ самбар дээрээ хийгээгүй байгаа. Яагаад вэ гэхээр би 25 оны дундуур гадаад руу явж сурах байгаа. Тэгэхээр одоо ийм самбар дээр ингээд наачих юм бол самбараа мэдээж авч явахгүй, зурнуудаа салгаад авч явахаар бас хэцүү очиод самбар олж наатал удна гэх. Тийм учраас би 25 оны энэ дэвтэр дээр хийсэн байгаа. За, тэгээд ерөнхийдөө ингээд хальт харуулчих гэж бодож байна. Яагаад вэ гэхээр би энэнд тусдаа зориулаад рил хийсэн байгаа. Тэрийг миний инстаграмаас орж үзээрэй. Ийм бичлэг ороход би бол хэлээ зэнэ орцсон байна гэж бодож байна. Ерөнхийд нь нэг хэлэхэд бол энэ тал ингээд миний хувийн буюу personal life одоо сурлага, арьс, эрүүл мэнд гэдэг ч юм уу те. Энэ болохоор илүү юм ажил төрөл, мөнгө санхүүтэй холбоотой юмнууд байгаа. За, тэгээд ерөнхийдөө бол эрүүл саруулын гоё өстэй олно, онц сурна. YouTube дээр 10,000 subscribers-та болно. Тэгээд болж өгвөл бичлэгнийхаа чанарыг сайжруулах зорилгоор DJI Osmo Pocket авъя гэж бас latte art хийж сурах гэж бодож байгаа. Би гадаад очиод баристагаар ажиллах сонирхолтойгаа. Тэгэхээр баристагаар ажиллангаа гоё latte art хийгээд энэ хум зурж сурмаар л байна.
За нэг иймэрхүү байна. Би яг YouTube дээр их бичлэг оруулах бол би яд нөгөө олон платформ зэрэг явдаг Instagram, TikTok. Би бас нэрээ TikTok гэдэг болсон шүү. Цуг хийдэг учраас Instagram дээр бол би нэлээд идэвхтэй байгаа. Ялангуяа энэ жил би маш идэвхтэй болж байгаа. Би өөртөө өдөр болгон стори оруулна гэсэн челленж, нэг habit өгсөн байгаа. Тэгэхээр та нар хэрвээ намайг илүү их харахыг хүсвэл миний Instagram-ыг дагаарай. За тэгээд YouTube бол мэдээж бичлэгнүүд ороод явна. За би 4 сараас илүү их бичлэг оруулах байх гэж бодож байна заяа. Тэгэхээр энэ удаагийн минь бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгүүдээрээ гоё бичлэгнүүд оруулаад явах байх. Тэгээд магадгүй нэг бичлэгээрээ Q&A ч юм уу те оруулъя гэж бодож байна. Энэний дараагийнх эсвэл 3 дахь бичлэгээр ч юм уу Q&A оруулъя гэж бодож байна. Тэгээд хэрвээ энэ бичлэгийг үзээд надаас асуулт гарсан, одоо миний талаар илүү мэдхийг хүсэж байгаа сонирхолтой асуултнууд байвал энэ бичлэгийн доор комментээр үлдээгээрэй. Тэгээд би ер нь бол асуултуудаа Instagram дээрээс авах. Тэгэхээр бас миний Instagram-ыг дагаад бийж байгаарай. Тэгээд миний channel-тэй миний бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Би тэгж жагаад явандаа гоё ийм тогтсон интро, аутро, нэг ийм хэм маяг, дуу тий ийм гоё хилдэг үг мөхтэй болон заяа. Тэгэхээр тэр болтол та нар ингээд нэг энэ цэгээр нь үзээд гэхгүй юу. Би тэгэхээр бичлэгээ дуусгадаг юутай штий. Хөдөлгөөнтэй штий. Тэгэхээр дараагийн бичлэг хүртэл баяртай.